Өнөөдөр тантай зурж өнгөрсөн хүмүүсийн хэдэн сэтгэц мэдрэлийн өвчтөө гэдгийг та хэлж чадах уу? Хэрв та энэ хүү зохиолын бүтэн хувилбарыг сонсохыг хүсвэл Mbook аппликейшнээр сонсоорой. Зохиолыг бичсэн Гайтан, дуу оруулсан Б. Оргил болд. Бурхан өршөө. 3 дугаар хэсэг. Хөдөөгийн талаар хүнлэн зүссэн шорон зам дээр ачааны машин хурдлан давгихэнам. Ачаан дэрэн эвдэж шуудалсан хоньны мах хуучин чимдантай хувцас донслох бүрт дээр үсрэн шидэгдэхин шахна. Машины кабинд өөртөө зэрэгцэж суусан хоёр хүнийг жолооч хулгайн нүдээр хаяа нэг харна. Жолоочийн дэргэд багтаж ядан чихэж суусан аав нь болтой Настаев тэрээр зоржигч талын хаалганд шахагдж суусан жаахан охин нь байсхийгээд үнэрлэх юм. Хошууган дэвсэж эргэлүүлэхийг харсан жолооч эхэнд нэгхэн ботсонгүй. Үгэтэл бартаатай замаар явж машин донслох бүрт гар нь охины өвдөг дээр бууж үе базалж байх юм. Харин охин биеэн байдгаарн хураажгаад аавынхан араар нуугдсгийн суух. Байдал нэг л бишээ. Ачааны машины кабинд жолооч зоржигчийн дунд голцоо жижиг биетэй бүсгүйхэн эсвэл хүүхдүүдийн суулгадаг атал ханхар том цээж хөмөрсөн тогоо шиг хүзээтэй том ир өөрөнд чихэж суусан нь гайхмаар. Яг л охин нь жолоочийн нүднээс харамлаж байгаа итэ. Охины байр байдлаас үзвэл дуухныхан орой дээр жаахан шалбарсан гэмээр тав тогтсон шархтаагаас өөр өөгүй цагаан царайтай үзвэс хөөрхөн охин байв. Нилээд бишүрх болов уу гэмээр харагдана. Машин суухаас өмнө жолооч түүнтэй юм ярихаар хичээвч охин нөөр буруулж зүгтахад болж өгөөгүйг жолооч эргэн саналаа. Хүний хэрэг манд ямар хамаа гэсэн шүү юм бодоод айлуулах тийш харахгүй байхыг хичээнэ. Үгүйгээсэн ч 18 орчим настай инхри жаахан охины ичингүүрэн зүгтэж байгаа царай нь сэтгэл гжигдэд болж өгсөнгүйд нүднийхэн болон гар хулгайгаар хараад өөртөө итгэж өгсөнгүй. Аавынх нь мойнэж үрчийсэн хуруунууд охиныхон дээлийн хормоо дугур шургалж ороод хурч илбэж байгаа аятай товлзож үзэгдэх нь тэр. Жолооч тэр дөрөв машина зогсоож охин тэр хоёрын дунд суусан булаа эрийг хийсэн зүйлийнхэн төлөө нүүр нүдгөө балбчмаар бавч бие барин тэсч үгийн залгисаар эг хотын зүг хурдлан давхилаа. Боцор булаа явдлыг улам лавширхаас өмнө хотод хурж тэднийг машинаас нь хөөгшхан буулгасан жолооч ачаан дээрээс аавд нь махыг нь шидэж өгчхөөд хар цагаан туугүй машинтан суугаад гიშгэж одов. Аав нь түүнийг ажигласан ч огтоос тоосон шинжгүй толгоогон хаялсаар охинон хөдлөөд олонний тунд шингэж алга боллоо. Байрны эзэн авгаа овоо хэдэн борыг мадагчхаад шүнжин уулга охины чимээг огтоос тоосон янзгүй бүр сонсоочгүй юм шиг л. Ядаж эр хүний амьсгаадан янзэглэх дуу алдах орны толгой хан цогох чимээгч үл сонссон аятаа. Айхуухан мөнгө авчил байвал эцэг нь охинтойгон эр эмийн явдал үйлдэж байгааг хараагүй зөрөх нь асуудал биш юм шиг. Магадгүй хүн чанартай нэгэн байсан бол хэдийн цагдаа сэргийлэх хамгаалах байгууллагад хэл өргөжсөн байсан биз. Охин ч бас тэгээсэй гэж хүсч байсан байж мэдэх юм. Охин хотод оюутан болж ирэх болоход хачин их баярлав. Улсын ханы эслэлд үеийн олонтойгон хөл нийлүүлж алхах улсан том бус
төрсөн эцгийнхээ дарамтнаас бүр мөсөн салах боломж гарсанд баяртай байлаа. Гэтэл байдал түүний бодсноос тис өрөөр эргэв. Аав нь охин нь хүргэж өгөх нэрийдлэр хотод сар хэртэй уджээ. Энэ зур түүнийг дагуулж эмэгтэйчүүдийн эмнэлэгч оров. Жирэмсэн гэж мэдсэн эмчнэр нүдэн эргэлдүүлж аав охин хоёрыг шинжиж харах нь туйлын төвөгт. Хэргэн эзэн болсон аав нь эмч нарт саахалтын залуутаа уулзаад шөнө өрөөгөл гүүгээд байсных нь харгаа. Одоо оюутан болчихлоо. Ээжээсээ өнчирч үлдсэн жаахан охин минь ийм багадан хүүхэдтэй болж болохгүй баха. Таал харгалж өг гэж шууд тулгасанд мөн л овоо хөдийн мадагсан эмчнэр урдуур хойгуур бөгсөн хаялан гүйлдэж тэр дорон үр зүлбүүлэх юм атгуулав. Охин дотор нь хашгирч байв. Гэлээгээд хэнж түүний бодлыг онгичж ухаж мэдэхгүйгээс хойш ойлхаас өөрийг хийж чадсангүй. Хичээл эхлэхэд 3 хоног дутуу байхад охин хуучин төмөр орон дээрэн эвхэрч хөвтөд аавынхан буцалгаж өгсөн юмдүүжинг халбагдан уuna. Үхээд өгсөн гэж өөртөө шивэнтэл сэтгэлийнхэн тэр тээгүний мухраас хинээж танихгүй дуу хоолой гинт сэрвгэлтэй шивэнжээ. Тэрнийг л алж гаж. Өнгөн алдаж бөөсөрсөн дотор өмд сонож цоорсон майкнаас өр хувцасгүй хөгшин ир босч ирээд охинд ойртон суугаад "Доошо хэр юм гарч байна?" гэж асуухтан шүдэн чигжилж байлаа. Охин сул дуугаар гайгүй гэтэл за нэг хийчихье гэд босч хувцсан тальж эхлэхин тэр охин дотор нь шатаж байлаа. Тэр бүх орчлонг өөрийг нь бүтээж ийм тавилан төлөвлөсөн бурхныг ч хүртэл үзэн ядна. Ингэж тарчилж байхад өөрийг нь аваад явж байгаагүй чөтгөрт гомдлоо. Игээтэл нөхөр нь аятай дэрэгд нь хурхир чивдэг эцгийн харгахаас нүд хорсож халуун амийг нь тастад аяжмаар санагдахад охин ухаан балартаж хойш гулжин унах шиг мэдрэгдлээ. Хүйдэн нойтон мэдрэмж нуруу турууг нь харж эхлэхэд сая ухаан орсон охин нүдэндэж итгэсэнгүй. Түүний гар, хөл, нуруу туруу, ингэр цээж, нүүр ам гээд тэр чихтийн цусанд бодогдсон байлаа. Харин хажууд нь хурхирэн унтаж байсан аав нь хэдийн амьгүй болчихсон янзтай өрөөсөн гараанд дэрэлсэн чихтэн бурхантан явчихж. Эсвэл чөтгөрж түүнийг аваад явчихсан байж мэднэ. Энэ зүйлийг хинж хийсэн бай. Охин одоо эрх чөлөөтэй. Хавтас тэргийн хамгийн эхний нүрээс уншихтал түүний онош эргэл зээтэй гэдг нь тодорхой болов. Ангаахын үүднээс охин дэлэрч байгаа шинж тэмдгүүдтэй явцав таарч тохирох үгс нээгч байгаагүй. Эдгэрийг үзлэг хийж тодорхойлолт бичсэн эмч нар хавсарсан гэж эвтэйхэн халахлав. Эцсийн бүлэгт охин хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн бөгөөд өөрөө энэ явдлаа огтхонж санахгүй байгаа гэдэг дээр үндэслэж 20 анги руу биш сэтгцэн эмнэлэг рүү ачигдлаа. Харин өнөөдөр энэ хэрэг явдлаас хойш 4 жил өнгөрч охины хэрэг залуухан эрдэмтний ширээн дээр анх удаа дэлгэглээ. Түүнтэй уулзаж үзмээр санагдав. Тухайн үед яг юу мэдэрч байсныг асууж сэтгэлийг нь шархлуулахгүйгээр одоогийн байр байдлынхын тухай асуумар санагдана. Тэр одоо ч гэсэн санахгүй байгаа эсэх. Түүний дотроос хэлсэн тэр дуу хоолой чухам өөрийнх нь байсан эсэх. Ахиж секс хийсэн эсэх. Түүнээсийн таашаал авч чадсан эсэх.
Эсвэл бүр эсэргээрэн эрэгтэй хүнийг үзэн ядаж байгаа болов уу гэгчлэн олон бодол залуу эрдэмтний тархийг гашилгав. Гэхдээ нэг л өдөр энэ бүх асуултын хариуг олж авахтан залуу туйлын итгэлтэй байжээ. Өглөө болж нар мандсныг шан заралгүй сууснаа ажлын өрөөний хаалгыг дэлгэн орж ирсэн эхнэр нь харж мэдэв. Халуун хар кофе, чихэргүй чигнэмэгтэй хамт авчирсан эхнэрийн шунаглан үнсээд гараан цамцсан доогуур нь оруулжээ. Төрөний уншсан түүхээс ч болсон уу? Эхнэр нь эгээтэл чаахан охин шиг санагдаж арьсан дээгүр гар нь голхон гүйж бүжиглэж байх шиг санагдана. Ажилдан явахаар яарсан эхнэр нь түүнийг зөөлөн түлхэж инээмсэглэхэд залуу зогсож чадсангүй. Бүх зүйл дууссаны дараа эхнэр нь хөзөө өнгөрийн толинд хараад уурлаж чи чинь хизээ юм болж байгаа вэ? Хаанаас юу сурчгаад хүн цаваагаад байгаа юм? Гэж ууралсаар хувцсан сэлж хаалга саван гарч одов. Уншиж судалж байгаа зүйл нь өрд нь ийн нөлөөлж байгааг залуухан эрдэмтэн даанч төсөөлсөнгүй. Эхнэрийнхэн гар хөлийг хөдөлгөөнгүй барьжгаад хамаг бүхнэрийн додогш тэмүүлж байхад эхнэрийнхэн царайны оронд хавтас тэргийн эхний нүрэнд байсан царайлаг охины уйлж байгаа дүр үзэгдэхэд эрдэмтэн бараг л галзуурчихсангүй. Тэр үед огт болохыг хүсэхгүй байсны тэр улам тэмүүлж түүнийг өвдгөх чин хүслийн дийлж ядан байсан нь эргэцүүлэн бодоход өөрөөсөн айва. Гэхдээ л гоё байсан гэж зүрхнийх нь мухраас цэвэрэн хоол хүндид суурэтэн хэлхийг залуу сайн сонслоо. Чихэн бэ гэж хариу асуухад өнөөх хоол чи гэхэн тэр. Өнөөдөр тантай зурж өнгөрсөн хүмүүсийн хэдэн сэтгэц мэдрэлийн өвчтөө гэдгийг та хэлж чадах уу? Хэрв та энэ хүү зохиолын бүтэн хувилбарыг сонсохыг хүсвэл Mbook аппликейшнээр сонсоорой.